Та хаан байгаад ирв? Хаач байгаагүй. Гээ эми та хаан байгаад ирсэн бэ? Хаач байгаагүй. 신비члэг хуучин яриа нөгөөх нь шин дус хуучин үнэр басал би дахиныг бүтэл тэглэн түүх дахиныг нүдийг дурсан болов хамстаа бүбэкич үжи Усе хосод сасаа уурч уутако цугаа чумбиндо бактабасан өхө шатаачгүй эмэртэй бафи Онэрэ нүгөө цасо чин явна чин юпин Сари цалин чин посын одоо хаантай нормдоо юу гатаю кандадо катадо Ирээд 2-7 он жин. Тэгээд ирснийхээ маргааш өглөө нь хотын захиргаа ороод юу хэлсэн чинь оршин суух нэг бүтгэл хийх гэсэн чинь ер нь бол очиртай тэгээ хүлээгдэх байсан. Тэгээ өчигдөр 5 дахь өдөр хэлсэн байгаа. Тэгээд ямар ч гэсэн оршин суух хаягтай болсон. Өмнө нь нэг очсон хот дээр очоод тэгээд тэрнгээр ганцаараа тэгээд арай тухтай явж үзье гэж бодож байна. Тэр хот ер нь надад нэлээд таалагдсан. Тэгээд болохоор дахиад очие гэж бодож байна. Том хотод бол амьдрахгүй юм бол яг нэг юм жижиг. Гэтэ яг нэг юунаас нийтийн тээвэрэндээ суучих юм бол бас тийм ч удахгүй л дээ. Ингээд нэг хамгийн наатал нэг тий 20 минут 30 минут тий. Тэгэл цаг 30 ч юм уу. Тэгээд очиж явах хэмжээний яг нэг тийм иймэрхүү жижиг хотууд. Энэ хажуугаар гол урсж байна. Та нарт сонсогдож байгаа хэсгийг мэдэхгүй ч гэсэн. Хувьдаа машинтай болох нэг тийм алхан гэдэг юм яг энэ хоёрынхаа яг сайн мэдэхгүй л юм шиг санагдаж байна. Өмнө амьдарч байсан газар болохоор ингээд ер нь л машин замаас гадна 2 зонтой. Нэг нь дууганых, нэг нь алхах. Яг тустай байсан бохгүй юу? Тэгээ энд тэгсэн чи зүгээр ингээ ганцхан зонтой. Огныхон бодол дээр ирсэн. Тэгээд яасан гэсэн чи энэ хот руугаа алхаа явжсэн чи нөгөө нэг юун дээр би буруу замаараа яваад идэв. Тэгэл би бүр дөш дахиад буруу замаар явчлаа. Яг уу тэр манай гэрээс арай ойрхон нь болохоор энэ биш. Тэр цаашаага байдаг тэр буудлын юм шиг байна. Тэгээд дээр нөгөө нэг хамт амьдардаг аль их чинь хэлсэн байхгүй юу? Эндээс ингээд цуг явнаа, энэ ингээд цугны буудлана гэдэг. Тэгээд би нөгөө нэг энийг тогтоод хацаа. За яваасаа эндээс явах юм байна гэж одоо наашаа алхсан чинь. Хэвлээ. Бичлэг гэж дэ уцаа газар тавьчаад тэгээд хамаг хөдөлгөөдөө хийгээ харсан чинь бичлэгээ эхлүүлээг байна. Бичлэгээ эхлүүлсэн байсан байхгүй юу? Тэгсэн чинь камерны гар маань өдөртлөхтэй. Түүнийг дараад бичлэгээ зогсооцсон байл яг уу. Яг энтгийн хоолнд бол би тийм дуртай биш. Яг ингээд Европ хүмүүсийн зүгээр л ингээд пиццагаа альсал ингээд нэг тийм бүргэр ч юм уу мэдгүй надад бол тэр нь бол тийм гой санагддаггүй учраас би рамен л болж идээл гэж бодож байна. Шүлтэй. Шүл. 3-4 удаа ч үлээдээ сая ирснээс хойш идэж үзсэн. Тэгээд за яг ямарсан боломж юм байна те. Тэгээд солонгос бол болохоор арай нэг тийм явцгүй. Зүгээр ингээд энгийн заяа ингээд будааны хүртэл нэг тийм будаага яаж агшаад байгаа юм бэ? Би будааг шагчаар ажилд орж болох уу гэж. Яг нэг тэгж санагдмаар. Гэтэ нэг энтхийн бас будаанууд нь нэг тийм яг гоё агш өгдөггүй. Нэг төлөвлөгөөгүй яг ингээд алхсан ч бас ингээд гоё юм. Яг тийшээ очиж тэрийг үзнэ гэд тэгээ яг ингээд цагт баригдаад явахгүйгээр ямар ч өглөө юу яана гэрээсээ гарна. За ямар ч орой харахгүй болохоос өмнө ч юм ингээд гэртээ очих хэвээр гэл болоо. Тэгээ өөр яг ингээд яг тийшээ явна гэсэн чиглэл байхгүй болохоор ингээд яг харсан зүг рүүгээ алхах амар гоё юм. Тэгээд
яваад л үзье. Сонирхоод л үзье. Гэт яг нэг тийм хандлагаар явж байгаа болохоор сонирхолтой санагдчихэв. Сая би нэлээд юм гудмаар нь алхаад тэгээ дэшээ завшин алхиод тэгээ би сая зураг аваад зогсчихсэн чинь нэг юм ихтэй ингээ миний хажуугаар ер нь бол яг урд ирсэн бохгүй. Тэгэл би мэдлсэн. Тэгсэн чинь ингээд амар сонио хараад би ингээ бажих би амар монголоор сайн байна уу гэж байгаа ш гэж бодоод тэгэл за гэсэн чинь тэр эмхтэй бүр ингээд яг ингээд намайг бүр ингээд лаажглаа л болго би бүр хүмүүс ч ингээд нэг гадаа бичлэг хийхээс ингээд гадуур ингээд зураг авах болохоос ингээд бас санаа зовоод байдаг штеп. Одоо надад ингээд тэр нь бол нэг тийм ахвтай одоо тэгээд хүн нэг тийм бусад хүн намайг нэг тоохгүй байгаа штэ гэж боддог. Тэгэнгүүт ингээд хүн бүр ингээд зориутаар тэгж хараад байхад бол одоо тэгээд тэр чинь бас хэцүү штэ. Үгүй нэр нь би буруу юм хийгээд байгаа юм болов уу? Энэ зураг авахулж болдгоо юм болов уу ч юм уу? Эсвэл яг яагаад байгаа юм бол би таалагдахгүй юм болов уу? Тэ шууд ингээд амар ингээд сонио хараад харч тэгж бодсон штэ. Тэгэл за гэж бодоод тэр нилээн байжсэн чинь нэг бас залуу урдуур өнгөрөөд гэсэн чи тэр залуу бүр амар хөөрхөн надтай мэдлээд би тэр залууг анзаараагүй байхгүй. Тэгсэн чинь мэдлээ тэгэл харсан чинь амар хөөрхөн инээсгэлээ. Тэг бийжсэн. Тэгээд би ингээд нэг тийм арай тайвширсан гэх юм уу. Яг ингээ хоёр дахь хүн над руу тэгэж харсан бол би бас ингээд би буруу юм хийгээд байгаа юм байна гэдэг бодлыг шууд ингээд авах гээд байгаа байхгүй. Тэгсэн чинь надтай найрсаг харьцсан. Тэгэхээр би нэг буруу ч юм хийгээд байсан юм шиг. Би сая захиалга өгчөөд тэгээд юу яагаад миний захиалга ирсэн чинь би ингээд бичлэг хийсэн чинь уцсан байхгүй. Би захиалга өгтөө уцаа цэнгэлүүлэх гээд зөвч нөхцөөс байхгүй. Тэгээд би буцаж хэсэг байж байгаад тэгээд орж уцаа авчиж тэгээд одоо бичлэг хийж байна. За. Тэгэхээр ямар ч юу яасан. Ер нь нөгөө их хоолны газрууд үдээс хойш ер нь бол нийтгээсэн болохоор би ямар ч гэсэн юм уугаад суухаар шингээд тэгээ энд ирсэн байна. Тэгээ энэний лэтэ надад таалагдсан. Лэтэ биш матч лэтэ. Тэгээд яа. Окей. Тэгээд Та-да. Ууганхүү дуваас охин духан дундаа ганц нүдтэй бүлгөө ганц охид хоёр л байх хэвээр тийм хэвлэлийн алтай байна.
Энэ ингээд үнэхээр амттай тийм биш заяа. Гэхдээ ингээд үнэхээр танил ам тахгүй юу? Тэгээд тийм нэр ингэж амтдаг да, нэг иймэрхүү байдаг да гэдэг нэг тийм ам. Тийм танил ам болохоор ингээд үнэхээр гоё санагдаж байна. Оо. Яа, зүгээр надад модон сах өгч. Нөгөө ийм сах ингээд булгаад дээ штэ. Ингээд булгаад. Кимчиг нь болохоор би зүгээр амсаж үзмээр санагдаад сонирхол байсан. Удаан болохоор тийм хэвчлүүртэй хатуу тэгээд ер нь энэ хотод Аз хүмүүс их амьдардаг юм. Энэ хотод Аз хүмүүс их амьдардаг юм шиг санагдлаа ингээ хоёр дахь удаага ирэхдээ. Тэгээд тэр тусмаа ингээ монголчууд ер нь нэлээд харагдсан. Яг нэг тийм нөгөө мэдээлж одоо ингээд яг бэрчилж яриаггүй ч гэсэн ер нь ингээд монгол юм байна да. Тэгээд яг харсан хүмүүс нэлээд хэзээ таарлаа. Одоо герман хүмүүсийн хувьд бол энэ ч одоо нэг өтөө оройны 5 одоо гэр бүлийн 5 гишүүний болж та бараг. Би тоглоог байна. Үнэ. Удаага бол дууссан байгаа. Кимчигээ 3-1 нэгсэн. Раманыхаа 4-1 үлдээсэн байна. Тэгээд би бүр ингээд цадцсан ч гэсэн ингээд гоё даа гэдэг дуусчлаа бодог юм. Тэгсэн чинь ингээд одоо ч нэг сайхан зарим гэдчүүл гэдэг бодол төрөд байгаа. Даа ямар ч байсан хэвс гарыг. Та нар ихтэй энийг яг хэр өндрийн бас за тэр байдлаар баримжуулах юм бол тэр нэг давхар гэхээр энэ 3 давхарт ч юм уу да сууж байна. Би яг нэг өндрийн айцтай гэдгээ бас жоохон мэдэрч илээ. Одоо гэртээ ороод газ бичлэг янзлаад газ тавиад ихгүй бол та нар яг одоо үйдэж байгаа. Би яг ингээд нэг тийм 7 хоног яг ингээд альсал нэг 7 дахь хоног юм уу ингээд 7 хоног тэрчгээр яг нэг тийм ажиллаа хийхгүй байгаа шиг санагдаад байгаа байхгүй. ертөнцийн зүг эмхтэн хүн мэддгүү гэдэг штэ. Гэтэ би мэддэн штэ. 10 жилтэй байхад яг нэг хэсэг манаржсэн аа бол санаж ингээд зүүн баруун уршаа хашаа гингүүд яг ингээд нөгөө нэг одоо гэртээ байхаар нэг өөр тэг ингээд хөдөө гарахаар бас өөр болчдөг байсан байхгүй юу. Яагаад гэвэл нүн тэр чинь ингээд нэг тийм юу штэ. Одоо жишээл лайлын хаалгаар ярих юм бол нэг тийм одоо хаалганыхаа эсрэг талыг хүмүүс ч хоймор гэж ярина штэ.
Тэгэх мэх ч юм уу. Альсвал ингээд нэг газар байж байгаад өөр нэг газар руу очингууд ингээд усных нь урсгалууд ингээд нэг тийм амар дали урсах ч юм уу те. Ингээд нэг газар ингээд өксөр одоо уруу руу урсаж яхад нэг газар ингээд өксөр урсдаг гол мал байдаг ч юм уу те. Тэнгүүт ингээд би жоохон манарчдаг гэсэн байхгүй. Би газрынхаа хаана яваад байна гэх. Тэгээд хизээ ч юмдээ мэдхгүй тэгээд амартай ч оюутан болол газрын чиг баримж авал мэддэг болсон. Наран баруунаас мандан гэдгийг ойлгодгүй л явсан хүн шүү дээ бол мэд. Амартай ч гэртээ ирсэн. Шгүй дээ тийм ээ. Нөө гигэтэд ирчихэж байгаа болохоор би бас юу байна? Арай тайван байна. Жахан харанхууд ирж мэрх юм бол бас нэг юм зайдуу газар чинь одоо хөл хөдөлгөөнтэй газар бол ингээд явхад бас яг үндэ амар эдэн штэ. Тэгээд нэг тийм хүний хөлөөс холдоод ирэнгүүт жахан нэг тийм тэг явж байгаа хүн хараасаа цэрвэх ч юм уу тиймэрхүү тохиолдлууд бол бас гарна. За тэр гэрийнх нь хаалга тэгэхээр би ингээд ороод ирсэн гэсэн үг шүү манайха. За тэгээд үнэхээр өнөөдөртөө хамт байсан баярлаа. Өөртөө тэгээд жэлэр хийгээг юм байна. Тэгээд ингийн нэг л хэвийн болоогүй дараа дахин уулзцгаая. Тэгээд энэний дараа бүр хамгийн тэнийг юм болсон зөө. Тэгсэн чинь Томоко сан руу залгсан байгаа нийгмийн дадлсан байна уу? Ирээд дансаа нээлгээ гэсэн. Тэгсний дараа нь за мөнгө чинь буцаагаад хийсэн шүү гэжсэн. Яаж байгаа? Гэхдээ тэгээд авсан бол авахгүй яасан гэж. Үгүй сайд загнаад ийн гэжсэн. Чи юу гэсэн үг юм бэ? Энэ хаана ямар албан чи тэр Монголын төр юм уу?